За дараа нь дахиад нэг юм байна. Нэг юм сургаал байна. Бусдын үгийг хүлээцтэй сонсож, буруу байсан ч бүү басан гэж байна. Зүйтэй үгийг бишрэлтэй тусч, зүрхнийхээ өмнө дуусган шингээ гэж тийм. Бид нар бусдын үгийг сонсдоггүй, дандаа өөрөө ярих гэдэг. Өөрөө л ярих гэдэг тийм. Дандаа өөрийгөө бусдад сонсох гэдэг. Бусдыг сонсох боломж олгохгүй. Ер нь ярианы энэ дэр бол ганцхан байдаг. Би ярьдаг гэж та нар бүгдээ сонсох шаардлагатай болж байгаа. Тийм. Бүгдээ зэрэг ярьах юм бол хэцүү биш тийм. Тийм болохоор Бурхан яасан байна? Танарт хоёр чих нэг ам өгсөн гэж. Ярьснаас хоёр дахин илүү сонсож бай гэж хоёр чих өгч яа. Тийм ээ? Сонсноос хоёр дахин бага ярьж гэж нэг амлаа ярьж гэж тийм. Бид нар бол хоёр чих 20 амтай юм шиг байдаг тийм. Зүгээр яриад ингээд үг яриа авах тусам бол бид нар ховж болдог шүү дээ. Тийм. Нэг сонголж байгаа сайхан хов ярих юмсан гэх нэг тийм. Тэгдэг юм л шүү дээ. Тэгээд хов яриад ингээд сухад цаг яасан турдангууд хөөе болцсон юм ороо болцсон гэх тийм. Нэг мэтгэд л юм болчдөг. Тэгтэл одоо нэг сайхан буйны сайхан зүг зүгтэй юм дээр болохоор тийм цаг явж өгөхгүй тийм. За хурдан дуусаасаа хаана юм бодол гэсэн. Би яатсан юм бэ тийм. Тэгээ муу юм тэгж сэтгэлд хөдөлдөг. Сайн юм бүтээс нь хөдөлдөггүй. Энэ чанар чинь маш муу чанар шүү тийм. Тэгээд зүг зүгтэй сайн зүйлс сэтгэл маш сайн хөдөлдөг. Муу юм аль болохоор зайлсхийдэг. Айл зөвхөн нүглээс л шонол зөвхөн буяндал шон гэж байна шүү. Тэ? Айл зөвхөн нүглээс л шонох юм бол зөвхөн буяндал шон гэж. Зөрүүл өнгөрсөн хүмүүс нэг буян хоцчих юм шиг байдаг. Буяны 8 юм шиг байдаг. Нэг буян хоцчихсан тэ? Зөрүүл өнгөрсөн хүний нэг инээл хичээсэн өөдөөс нь мөшөөгээд ч юм уу тэ? Яаж барилгууд Бурхан башигсан бид хүн туслах өгөх юм байхгүй гэсэн чинь чамд нүд байгаа шүү.